Зэак манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинт ч битгийлэрэ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан байдаг учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа л суугаа салхыг зөвлөж байгаа. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн тухыг бодоод төр суугаа салхыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохирохотой явдаг болохоор бусдад төвгөд тохгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй сонсоорой. Сонсож чадаагүй алгасцсан дугааруудаа дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө суугаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За, өнөөдөр чинь пүрэв гаригийн үдэш. Бид нар бүгдээрээ кино задлангийн талаар ярьдаг байгаа тий. Тэгэхээр томчуудад зориулсан кино задлан ярьдаг байгаа. Энэ удаагийн киноныхоо сэдвэр киногоо болохоор би ерөөсөө өөр өмнө нь огт үзэж байгаагүй киногоо сонгосон байгаа. Орчуулга нь Монгол орчуулга нь болохоор хитрхи хүсэлтэд бүсгүй тухай гэд сэдвээ өгчихсэн байгаач яг англи хэл дээр болохоор Love Sick Secrets of a Sex Addict гэдэг нэртэй байгаа. Энэхүү кино нь болохоор 2008 онд гарсан Lifetime сувгийн драм төрлийн телевизийн кино бөгөөд бэлгийн донтох эмгэгтэй гэрэлсэн эмэгтэй талаар өгүүлдэг. Энэхүү кино нь Sue William Silverman-ы бичсэн Love Sick: One Woman's Journey Through Sexual Addiction дурсамж номоос сэдвлэн бүтээгдсэн байдаг бөгөөд зохиогч эмэгтэйн яг өөрийнх нь туулсан бодит амьдралаа сэдвүүлж бүтээсэн кино гэж хэлж болно. За, гол дүрүүдэд жүжигчин Sally Pressman, Sue Silverman-ийн дүрдэн тоглодог. Peter Fleming болохоор Andrew Silverman буюу нөхрийнхэн дүр тоглоно. David James Elliott болохоор Rick Hudson буюу бас нэг амрагны дүрд, Robert Gowan болохоор Lauren гэх бас нэг амрагныхан дүрд тоглодог байгаа. За, яг 2026 оны 4 сарын 9-ний пүрэв гаригийн үдэш Улаанбаатар хотод яг 22 цаг 13 минут болсон байна. Тэгэхээр унтлагын өрөө нэвтрүүлэгтээ хамт байгаа бүх сайхан сонсогчдоо энэ сайхан үдшийн мэндийг хүргье. За кинонд оръё. Гол дүрд маань Sue Andrew гэдэг гэр бүлийн хос байгаа. Нэмэх 30 төлөөлөл хүмүүс байна. Эхнэр нь болохоор юм шар үстэй, царайлаг, үнэхээр гоё дэгчин хүн харахад бас ингээд нэг ямар сайхан эмэгтэй вэ гэж хэлэхээр гоё эмэгтэй байгаа. Нөхөр нь болохоор бизнесмен, нэлээд өндөр царайлаг, бас нэг тийм атлетик буюу тийм фитнес бие хатаа бас айгүй царайлаг залуу байдаг. За, хосууд маань нэгэн үдшилтээр хосууд маань байх бөгөөд эхнэр нь найзуудтай үдшилтээр байх нэгэн залуугийн талаар хэлж байна. Тэр царайлаг өндөр залууг харж байна уу? Түрүүнээс хойш намайг хараад л зогсоод байна. Яг миний type гэж хэлэхэд тэр залуун ч гэсэн өөрийг нь бас алсаас ажиглаастай харагддаг. Тэгж ярьж байгаа нь болохоор эрэгтэй эмэгтэй ажлынхан найзууд байх бөгөөд тэд нар ч бас нэг тоглоом хийгээстэй. Тэгэд чи тэр залуу чиний type юм бол чиний нөхөр чинь Андрю чинь яах юм ингээл инээлдэж байгаа төр зураг гарна. Эхнэр нь хариуд нь Андрю тоохгүй намайг энэ тэнд хүмүүстэй шаваагаа хандлан ярьж лээвэл тэрэнд би бол хаана юу хинтээ юу хийж байгаа нь ёстой байдлыг алга баха баг. Би ямар энд ирчээд уйдаж өгтлээ биш. Өөрийгөө ядаж баясгах зүйл олъё л доо. Энтэр гэж ярилцаад ингээ инээдэн болж байгаа дүр зураг гардаг. Яг тэр үдшилэг дээр манай эмэгтэй ингээд маргарита уугаад текэн дээр баарн дээр сууж байхад нөгөө харц унгаагаад байсан залуу хурч ирээд яриа өддөг. Анхнаасаа л ингээд яриа мэдээж тэр биеиндээ татагтаастай байгаа учраас биедээ сэдэн хаяастай. Тэгэхэд манай Сүү хэлж байгаа л да. Би нөхөртөө гэж хэлэхэд нөгөөх нь бас үлгэж аваад харин ч бүр таалагдчихээн. Ийм байх чинь бүр илүү сонирхолтой штэ гэж хэлдэг. Тэгээд хоорондоо яриа байжсэн чинь нэг шар үстэй эмэгтэй хүрээд ирдэг. Тэгэнгүүтээ тэр залууд очоод Сүү чи энд байсан юм уу? Манай нөхөртөө танилцсан байх шивдэ энтер гэд. Тэгсэн нөгөөтгөн сонсоод чиний нөхөр юм уу? Тэр гэж жоохон гайхаад. Тэгээд нөгөө эмэгтэй чинь нөхөртөө хандаад хайрт минь чамд хэлээдсэн Сүү энэ байна штэ зохиолч ном бичдэг юм. Нөхөр нь энэ үдшилгийн гол эзэн нь
эмнэлэг зориулан хандив босгож байгаа болохоор ингээд энэ үдшилэг дээр ирсэн байгаамаа энэ хоёр гэж танилцуулдаг. Тэгээд нөхрөнч танилцаад намайг Rick гэдэг танилцж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ залуугийн нэр нь одоо Rick, эмэгтэй болохоор Sue гэдгийг бид нар мэдээд авчлаа. За тэгээд тэр хэд маань ууцгаагаад элдв шалдав юм яриад энэ хоёр маань их нарыг нь хажуугаар сэмхэн бирүүгээ ингээд харц шидээстэй. Тэгээд хундгаа тулгаад нэг амар нүд нүдрүүг ингээд ширтэлцэж ууж муугаал нүдээ бие биенээсээ харцаа салгаж чадахгүй бүр их нарыг нь хажууд нэг бараг л нэг тоож байгаа ч юм байхгүй юм шиг байдаг байхгүй юу. За ингээд дараагийн үйл явдал дээр үдшилэг дотор болж хахад Сүү гадаа ганцаараа гараад ирсэн хан түшээ зогсож байсан нөгөө залуу хүрээд ирдгээ. Тэгснээ Сүүд чи нэг юм мартчихжээ гэсэн Сүү юу тэрвэ гэсэн чи энийг гэснэ шууд ойртоод уруул дээр нь оцоод тэгээд Сүү маань ч нэг дуртай нарахгүй те ингээд бараг тэрвэрлдээд үнсэлцдэг. Яа харахгүй Сүү бас энэ залууг ингээ холдуулахгүй байгаа юм л да өөрөө үнэхээр татгаж байгаа учраас ингээл айгүй үнсэлцээ байжсэн чи гинтэл залуугийн ихнэр залууг хайж дуутахыг нь сонсдог. Хонгор минь чи хаана вэ? Rick чи хаана вэ? Гэж сонсонгууд нөгөө залуу за би явах хэрэгтэй гэд явдаг. Дараа нь ажил дээр байхдаа хүртэл нөө орч гарч буй нүдэн дулаахан энэ төр залуучуудыг хүртэл ингээд Сүү ширтээстэй хараастай байдаг. Тэгснэ энэ хин бэ? Аятайхан залуу байна. Гэхдээ одоо ажлын газрынхан найз эмэгтэй чи нэрээ галзуу шүү гэд инээлддэг. Үүнээс харахад мань хүн Сүү нэлээд өндөр тийм дурт ачаалтай гэхүү те сэтг нүр гэдэг нь харагдаж байгаа юм л да. Сүү гэртээ нөхөртөг бол яг л нэг тийм жирийн хосууч шиг амьдралтай, бие биедээ халамжтай, хайртай, бие биенээ маш их хүндлэж харьцдаг нэг жирийн нэг юм сайхан гэрүүл харагдаж байгаа харагдана. Ингээд үдшилгээс хэд хоногийн дараа Сүү рүү үдшилэг дээр таарч үнсэлцээд салсан их нэртэй залуу болохыг ярьдаг л да уцаар. Байна уу? Би Rick байна. Би чамтай уулзмаар байна. Тэр үнсэлтийг мартаж ерөөсөж чадахгүй гэдэл. Ингээд хаана хизээ уулзахаа тохиролцдог уцаар. Харин нөхөр нь болохоор тэр оройноо ажилдаа явахдаа за маргааш маш чухал уулзалтай шүү. Маш чухал хүн гэр бүлийнхэнтэйгээ ирнэ. Яг бол одоо энэ чи зохиолч учраас чамайг нэг ажилд тэнцвүүлэх гээд нэг хүнийг би гэртээ урьдчилсан байгаа. Тэгэхээр эдний манад ирж оройн хоол барьнаа. Миний гараад одоо гараа гаргаад сайхан хоол хийчээрээ энэ төр гэд хилээ захиад явхад Сүүч гсэн за санаа зовлтгүй би бүгдийг би хяналтанд авчихсан байгаа гэж хэлээ явуулчихдаг нөхрөө. За маргааш нь болоход Сүү өөрөө танилцсан залуу грэглүүгээ залгаад өдрийн цагаар уулзаж буудлын ороо дотн харьцаанд орчдөг. За буудлаас гарч ирэхдээ машины хажууд энэ хоёр маань үнсэлцээ салхатаа Сүү залууд хэлж байгаа юм. Хоёул дахин уулзах хэрэггүй байхаа. Энэ бол буруу зүйл гэж бодож байна гэж хэлдэгч нөгөө залууныг айхтарт гэж их тийм хүн дээр тусгаж авдгүй л дээ. Яасан миний скил айгу муу байсан юм уу ухааны юм ярьсан чи үгүй л дээ чи надад таалагдчихээн улан битэр биендээ таалагдчихээн гэж ярахад нөгөө залуу нэг тэгж хүлэн зөвшөөрсөн юмгүй тэгэл өнгөрөөчдөг. За тэгээ Сүү гэртээ яаран ирж нөгөө усанд буюу одоо шүршүүрт орж байхдаа тэр буудалд олсон дотн харьцаага ботсоор байгаа дүр зэрэг гарна. Тэр залуутай буюу Rickтэй хэрхэн амарглаж байснаа, янаглаж байснаа гэд толгооноос ноогт гарч өгдөг. Оройн хоолн дээрээ хүртэл бас анхаарал нь сарнаастай байн л нөгөө залуутайгаа өнгөрүүлсэн дотн харьцаа нь бодогдоо толгооноос ногт гарахгүй байгаа дүр зэрэг харагддаг. Тэгэд хүмүүс юм асууж байгаа чинь бүр ингээд санаа сэтгэл нь тийшээ явчихсан тий. Тэгээд тэр залуугийн талаар л тэр одоо шалтан нүцгэн байсан, одоо тэр хөлстөө тий тэр торгон хүнжил энтрэг бүгдээр ингээд нүднийх нь өмнө ингээд зурс хийгээл өнгөрөөддөг. За ингээд хоолоо идэд хүмүүсээ явуулчихж байгаа юм. За сүүлдээ бүр ингээд гэр орноо цэвэрлэж байхад нь хүртэл тэр залуугийн одоо царай дүрсэн, бие хаана ерөөсөө ингээд бодогдоо салахгүй болохоор нь гэрийнх нь утас руу залгасан чинь ихнэр нь авчдаг юм. Тэгээ ихнэр нь утас аваад байна уу гэсэн чинь Сүү ихнэр нь авангуут нь нөө үг дуугарахгүйгээр салгачдаг өгөөд ихнэр нь цаашаа нөхөртөө хэлэхдээ дуудлага утас андуурсан юм шиг байна. Гэхэд нөхөр нь ер нь бол жоохон гадарлаастай харагддаг. Дараачаар нь Сүү төвчхээ байгаад одоо байнгын л бодоод байгаа ш нэг залууга тий. Төвчхээ байгаад машинаа унаад Рикийн гэрийнх нь гадаа бүр тавиад очичдаг. Очоод тэгээ машиндаа Рикийг гарч иртэл нь хүлээдэг.
Тэгсэн мань нөхөр Рик гэрээсээ гарч ирээд эхнэрээ хаалган дээр үнсээд за хонгор минь орой уулзъя гэд машина бариад явж байгаа дүр зэрэг гардаг ба сүү араас нь бас нэг машиндаа суучихсан дагаж мөрдөөд хаашаа л иргэн зүүн өргөл араас нь гэд дагаж явсараад нэг тийм байгуулгын гараж буюу ингээд олон машин тавьдаг юм паркинг дээр очиод зогсдог. За машина байрлуулахад нэг хажууд нь гарч очиж машина зогсонгуудаа нөгөө залуу харангуудаа хүй чи энд юу хийж байгаа гэсэн чи санаандгүй таарчлаа шүү гэж шууд хэлэнгүүтээ нөгөө залууга шууд барьж авч хүнсээд л тэгээл шууд санаандгүй таарчлаа гэж хэлээл нөгөө залууга тайлал нүцгэлээл ингээд энэ хоёр маань машины зогсоол дээр дотн харьцаанд орж байгаа үйл явдал гардаг. За ажил дээрээс сүү ажлынхаа найз эмэгтэй найздаа болсон явдлыг ярих өгөөд найз нь ч гэсэн Андрю тэгээд яах юм бэ? Одоо нөхөр чинь яах юм бэ гэхэд Андрю яахчгүй энэ залуутаа би зүгээр л зугаацж байгаа юм. Миний яг хүсээд идэг нэг дотн харьцааг энэ залуу л өгч штэ надаа тий. Тэгээд яг ханаад болоод ирэхээр угаасаа болчихно том хүмүүс юм чинтэй ухааны юм яриад. Тэгээ баах юм ингээд ярьдаг л та. Найз нь ч гэсэн одоо хариуд нь болохоор яг найз нь болохоор сонсож байгаа ч гэсэн санаа нь бас нэлийн зовж байна. Миний санаа зовж шүү. Чи ер нь бол жоохон болгоомжтой байгаарай гэж хэлдэг. За ингээд нэг өдөр сүүгийн аав ээжийнх нь хоёрынх нь гэрэлсний 35 жилийн ой болдгоо. Манай хоёр хос буюу одоо Андрю сүү хоёр те эхнэр нөхөр хоёр маань замаараа ойнд нь өгөх бэлэг сонгох гэх нэг ваарны дэлгүүр ордог. Худалдагч одоо ваар зарж байгаа худалдагч эмэгтэй маань энэ төр ваар их гоё шүү, энэ зөгцнөө яг тохирно, ялангуяа яг ийм гоё цагаан том ваар бол одоо гэрэлсний 35 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хүмүүст бол үнэхээр гоё дурсгалах болно гэл нэг ваарыг танилцуулаад хэлдэг. Тэгэхэд сүү болохоор нөхрөөсөө энэ ваар хэр байна гэж асуухад нөгөөтг нь нэг хайхтар тоосон шинжгүй ингэж харж эхнэрийг хажууд зогсож яснаа. За юу ч яах вэ? Өгчлөөл чи сонгоод авчгаа хараа. Би гадаа хүлээж гараа авчдаг. Энэ байдлаас харахад бас нөхөр нь бас нэг жаахан их нэртэй санаа тавьдаггүй ч юм уу, анхаардаггүй ч юм шиг нэг юм дүр зэрэг харагддаг байхгүй юу? За ингээд энэ хоёр маань явсараад аав ээжиндээ очоод аав ээжийнхэн 35 жилийн одоо хамт аз жаргалтай байгааг нь хараад сүүнийг л гунигтай харагддаг л да. Тэгээд нөхрөөсөө Андрю хонгор минь чивтер ер нь 35 жил энэ хоёр шиг ингэж хүртлээ амьдрах болов гэсэн ухааны юм асуудаг. Тэгсэн чинь нөхөр нь хариуд нь болохоор мэдэхгүй л дээ. Юу ч болж болно шүү дээ. Гэхдээ болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ гэж хариулдаг. Хариуд нь сүү болохоор чи намайг ер нь хаяад явах уу гэж асуудаг. Энэ байдлыг харахад нэг л тийм хайр халамж бас айгүй тийм дутуу байгаа ч юм шиг юм сэтгэл төрүүлдэг. Бас энэ хэсгийг үзэж байхдаа би нэлээд бас сүүг жоохон өрөвдсөн л доо нэг тийм хайр хүсээд байгаа ч юм шиг нөхрөөсөө нөгөөтг нь ерөөсөө тоохгүй байгаа юм шиг тийм ээ. За тэгээ сүү маань Рик залуутайгаа уулзаж дотн харьцаанд орсон хэврээл байгаа гардаг цаашлаад одоо бүр ингээд дотн харьцаанд орохдоо нөгөө залуудаа чи надад хайртай гэж хэлээч гэд яг ингээд нөгөө нэг тэр бэлгийнхээ ажлыг хийж хата те чи надад хайртайгаа хэл гэл тэгэхэд нөгөөтг нь жоохон шокерч монгороод юу яриад байгаа юм бэ гэхэд нөгөөтг нь бандсан да юу ч гэсэнгүй гэд өнгөрдгөө. За сүү одоо энэ залуутайгаа уулзах тусам ар гэрийнхэн ажил нь ингээд салгардаж байгаа нь харагдах бөгөөд гэр орно нь ингээд замбраагүй, хоол ундаа бэлдэх завгүй, бүр урд нь нэг гэртээ одоо юу гэдгийг урьж оройн хоолоор дайлаад байсан нөгөө чухал эрхэмтэй ажлын ярилцлаганд орох байсан цагаа хүртэл ингээд мартаад өнгөрөөцсөн байсан нь нөхрийнхэн дургуцлыг маш ихээр хүргэж бас нэг хэрүүл болж байгаа хэсэг гардаг. Тэгээд дараагийн сцен солигдоход сүү нүүр амаа бодож аваад үнэхээр гоё хувцаслаад Рикийн герт яваад очсон байдаг. Тэгсэн Рик гаднаас ажиллаа тараад гэртээ орсон чинь нөгөө нөхөр сүү сууж байгаа юм чинь их нэртэй юм ярьсан. Үнэхээр амар ч гэхүү те ичих нүрээ илгэндээ наасан ч гэхүү. Тэгээ ихнэр нь болохоор нөхөртөө хайрт минь сүүг санаж байна уу? Үдшилтээр байсан штэ энэ гэл. Тэгсэн гэрээг үнэхээр нөгөө сүү гэртээ харсандаа дургуун бүр ингээд илт дургуун хүрээд нэг ил дургуй байгаа нь харагдаж байгаа штэ. Тэгээ тэрийг нь харсан сүү өөрийгөө бас нэг юм жоохон байдалд орцноо мэдрээд гэрээс нь айгүй хурдан түргэн ингээ гараа авчдаг. Сүү тэгээд Рикийн гэрээс гараад ингээд үнэхээр ичгэвтер байдалтаар гарч
явдаг бөгөөд замаараа ингээд нэгэн клуб гэхүү паб гэхүү те пабд ороод ууж суухт нь бас нэг өндөр залуу ирж ингээ яриа өдтгөлтөө. Тэгэд сүү өөрөө болохоор анхандаа айгу дурамчхан те би одоо хүн амьтад танилцахгүй гэдгсэн чинь нөгөө залуу нь болохоор бүр л ингээд өөрлөө сэтэн хаяастай ийм гоё бүсгүй энд ингээд ганцаараа юу хийж байгаа юм бэ? Ингэж болохгүй шүү дээ. Би чамайг ингээд айлын хоёлоо бүжиглэхүү гэсэн чинь сүү өөрөө тэр залууг харж байснаа. За хоёлоо бүжиглэе гэд. Тэгээд тэндээсээ улбаалаад энэ хоёр маань дотн харьцаанд орж байгаа хэсэг гардгаа бас. За ажил дээр ирээд байж байхад нь одоо сүү ингээд яг тэр дотн харьцаанд орсныхаа маргааш нь ажил дээр ирээд байж байхад нь ажлынхан залуу сэтэн хаяад идэх нь харагддаг. Тэр нь яадаг вэ гэхээр одоо тэр өөрийнх нь ахлах тушаалт нь л залуу юм шиг л байгаа юм л та. Тэгээд тэр залуу болохоор чи надад миний өрөөнд орж ирээд надад нэг юм туслах уу гэсэн чинь сүүгийн ажлын газрынхны эмэгтэй найз болохоор за би ороод тусалчихъя гэсэн чинь хэрэггүй надад сүүл тусалж чадах юм шиг харагдаад байна гэд илтчихийгээд тэгээ сүүрөө ингээд нэг юм дончтой харсан чинь сүүч гэсэн тэрийг хараад тэр залууг амар хүсэж байгаа мэт хардаг байхгүй. Тэгээд энэ хоёр маань тэндээсээ гарч яваад өрөөрүүн ч орохгүйгээр бүр ингээд сүулдэ ресторанд хамт орж ингэж ууж сууж байгаа хэсэг гардаг. Тэгээд яг тэндээсээ улбаалаад үнсэлцэж эхлэх өгөөдгээд сүү бас бие жоохон ингээд татаад авчдаг л даа. Яг бол ингээд ажлын байрын одоо хамааралтай хүн учраас ч юм уу тий. Тэг хэлэнгүүтээ за би явах хэрэгтэй гэд хаяа гараа явчихдаг. Гэртээ дөнгөж орж ирээд хувцаа тайлаад ингээд тухлаад байжсэн чинь үүдийг нь хин нэг ингээд тогшоод айгу ингээд жоохон хүчтэй тогшдог байхгүй юу. Тэгэхээр тогшохоор ингээд очиод онгойлгосон чинь нөгөө сая ресторанд хаяад гарсан залуу нь буюу одоо ажлынхан дарган ч гэхүү те зогсож идэг. Тэгээ шууд биений тэрөө авч үнсэлцээл тэгээд тэр залуу хэлж байгаа юм л да. Чи угаасаа надад таалагддаг. Би чамайг ихнэрээ олгож авч суунаа. Би чамд хайртай гэж хэлэнгүүтээ цаашлаад бүр дотн харьцаанд гэрт нь орчихдаг. Аль нэг унтлагынхын өрөөнд орчдөг байх нь шүү дээ. За өглөөн сэрэхэд нөгөө залууны яхав гэдгээд хаяад гараа явцсан байдаг бөгөөд нөө сүү жоохон нэг тийм гимшил байгаа мó яаж байгаа. Тэгэд нөхөрлөгөө ярьдаг. За тэгээ нөхөрлөгөө ингээд ярихдаа хайрт минь би ингээд чамайг уурлуулснаа мэдэж байна. Би ойр үед ингээд гэр орондоо санаа тавихгүй байгаа намайг уучлаарай. Би илүү хичээх болно. Тэгээ би сайн эхнэр байхыг хичээнэ. Чамайг гэртээ ирэхэд нь уулзъя гэд жоохон ингээд уянгалаад нөхрийнхээ арга талыг хайж байгаа байхгүй юу? Яг үл энэ хоёр чинь ингээд жоохон хэрэлдсэн байгаа шүү дээ тий. Ойр үед чи гэртээ юус анхаарал тавихгүй гэр бол зүгээр л нохон ороо гэлтэй нөхөр нь тэгснэ би яах гэж тэр хүнийг айхтар ингэж оройн зоогон дээр ихнэр хүүхдэд авчирч ингэж уурж одоо залж ингэж авчирсан чиний ажлын төлөө карьерийн төлөө байсан шүү дээ. Тэгэд чи ажлын ярилцлагандаа ч тэр хүн дээр очиаг байна гэдэг энээсээ улбалаад айгу хэрэлдсэн байхгүй нөр. За тэгээд гэртээ ирэхэд уулзъя гэд хэлээд ингээ уцаа тасалдаг. Тэгээд таслаад яг удаагүй байж үтэл нөгөө Рик гэж залуу байгаа шүү дээ. Тэ. Рик гэдэг залуу уцруу залгаж байна. Тэгээ нөгөө залуу шууд уцруу залгаснаа сүг уцаа авсан чинь байна уу? Хонгормын чи яг хаана вэ? Би чамд хүлээж штэ гэж хэлдэг. Тэгэнгүүт нөгөө сүү чинь шууд нөхөртөө өгсөн амлалтаа умартаад шууд тавиад оччихдаг л доо. Мэдээж яасан ойлгомжтой тийм ээ. Тэгээд дотн харьцаанд ороод бас ингээд буудал муудлаар ингээд энэ хоёр маань ингээд хонууд монотоор яваад өнгөрч байгаа байхгүй юу? За тэгээд нөхөр нь гэртээ ирлээ. Нөхөр нь ямар нэгэн байдлаар одоо томилтоор ч юм уу өөр тийшээ явж байгаад гэртээ ирдгийн. За гэрээрээ орж ирсэн чинь нэг л тийм ил хойлтой задгаа. Тэгээ мань хүн болохоор хүн байна уу? Хонгор минь гэд би гэртээ ирлээ гэж зарлаад ороод ирж байгаа штэ. Ороод ирэхэд нь гэр орон зүгээр нохон хороо. Тэгээ ялангуяа тэр аяг тавг нь айгуу заваан, овоо орцсон тий. Энд тэнд нөө хэргэлцэн одоо юу гэдгийг баны алчуур хаасайгуу гутлувцсан хаасайгуудын айгуу тийм муха заваан байдаг байхгүй. Тэгээд нөхөр нь шууд л нэг одоо энэ костюм бижигтэй байгаа штэ. Тэгс нэг бижига тайлж тавгантаа сороочныхоо ханцуг шамлаад аяг тавгаа угааж эхэлдэг. За ингээ галтгоонд цэвэрлэгээ хийж байхад нь сүү хүрээд ирдэг л тайжууд нь хурж ирдэг бөгөөд нөхөр нь ингээд нилээн эхлээд дуурахгүй ингээд ууртай байгаа нь тодорхой. Тэгээ дараа нь нөхөр нь хэлж байгаа юм л да. Чи миний эхнэр гэрийн эзэгтэй ийм байж болохгүй. Чи үнэхээр заваан бохир байна
гэр орно харалтаа. Би зөндөө төвчж байна штэ. Гэхдээ би одоо яг чамтай дахиж ярмааргүй байна гэд ер нь бол амар уурлаад нэгтгээ шууд тэндээсээ гараад явчихдаг дүр зэрэг харагддаг. За тэгэд сүүлдээ яг тэр өдрөөс хойш эхлээд мань хоёр маань ингээд тусдаа гэх юм уу одоо эхнэр нөхөр хоёр чинь ингээд хамтдаа нэг орон дотор унтаад ингээд бийждэг болвол тийм ээ энэ хоёр маань тусдаа байгаа нь харагдаж байгаа юм. За сүү болохоор ингээд бүр дээврийн хонгил руугаа ч юм уу те дээврийн өргөндөө ингээд нүүгээд орцсон байгаа дүр зэрэг харагддаг. За тэгээд сүү ажлынхаа газрын найз эмэгтэйдээ юу болоод байгаагаа ингээд нэг кафе цугаад хилдгээ. Тэгээ найз нь болохоор маш их цочирдож нэг одоо энэ тэнэг үйлдэлээ болоо. Тэгээч тэр чин гэр бүлтэй эцтэй энэ төр гэж хэлж байгаа нь болохоор нэг чи одоо Рик гэдэг залуугаасаа болооч ээ. Яагаад аа би чи юм хүн биш штэ гэж хэлж байгаа ухаан. Тэгсэн чинь сүү бишээ. Тэр Рик бишээ. Нөгөө ажлын газрын залуугаа яриад дээ штэ. Надтай суун гэсэн, надад хайртай гэсэн гэж хэлэхэд найз нь бүр цочирдоод юу вэ чи Рикийн хажуугаар ажлынхаа газрын залуутай бас давхар унтж байгаа юм уу гэд цочирдож хүлээж аваад тэгээ уурлаад чи яг өвчтөй юм байна. Наа чин бол өвчин шүү. Наа чин дон гэж хэлээд төрөвчнээс нэг юм нэрийн хуудас гаргаж өгöd шууд өгдгөлтөө. Тэгээ тэр нь болохоор нэг эмчийн одоо гэх юм уу одоо сэтгэл зүйчийн юм одоо дугаар байдаг. За ингээд яг яриа байжсэн чинь тэр эмэгтэй найзынхаа нөхөр нь яг хажууханд нь бас эхнэрээ авах гээд нэг ойрхон явж исэн юм уу эсвэл хамт явж исэн юм уу те хурдэрсэн өө сайн уу юу вэ яаж ийж гэсэн чи зүгээрээ гэсэн чи царай чинь нэгтэл базаахгүй харагдаад байна юу яасан ингээд тэгсэн сүү ойртой би Андрютай буюу нөхөртөө жоох ингээд таарамжгүй байгаад байгаамаа тэгээ тэрнээс болоод би жоох ингээд стресстэд тэгээ найзтай хэлсэн юм аа зүгээр би зүгээр шүү гэд тэгээд энэ хоёр найзгаа явуулчихдаг. За дараагийн сцен солигдоход сүүнийг тийм luxury гэж ярьдаг одоо тансаг зэрэглэлийн ресторанд ингээд айгуу гоё хөөрхөн болчихсон үс гизгээ ороочсон нүрэмээ бодцсон гоё ингээд балгаж өмсөд очтгоо. Тэгэд яг ингээд орохтон тэкэн дээр нь нөгөө ажлынх нь бас унтаж өвддөг залуу нь те тэндээ бас нэг дотн харьцаанд ордог залуу сууж байдгийн. Тэгээ сүү шууд явж чичвэл нөө магадгүй тэндээ байнга суудаг ч юм уу те тэндээ байгааг мэдээд очиж байгаа штэ. Сүү шууд хажууд нь явж чонготой. За би шийдвэр гаргасан. Чи надад хайртай гэсэн. Намайг хаашаа чамаагүй авч явна гэсэн хаваа явах байлаа гэж яриа байжсэн чинь хажууд нь нэг юм бас халмигдүүстэй шар үстэй эмэгтэй хурч ирээ залуугийн хажууд шууд суучдаг. Тэгсэн тэр эмэгтэйг нөгөө залуу хэлэхдээ энэ миний ихнэр манай ихнэр байгаа маа харин өөрөө хэн бэ? Би нэрийг чинь нэг санахгүй л байна л да уулзч илүү гэж авдгийн. Тэгсэн чи энэ байдал нь болохоор мань нөхөр сүг бүр ингээд амар шокруулчихж байгаа байхгүй. Тэгснэ нөгөөх нь хариу өгч хэлж чадахгүй бүр ингээд аим сонирн байдалд ороод тэгснэ угаасаа тэндээсээ ч амар яаран яваад ингээд шууд гэртээ харчдаг. Тэгээд гэртээ орж ирээд эрэхтэн нөөник гэрт нь ажлынхан газрын нөгөө найз эмэгтэй байна да. Тэрнийхээ нөхөр нь ингээд яг гэртээ орсон чи яг галтгоонд ингээд суугаад хүлээгээ бийждэг байхгүй. Тэгэд нөгөө залуу хэлэхдээ өө сүү чи гэртээ ирчих үү? Битэр ингээд ойрын хэд хоног чам руу ингээд уцаар холбоо орох гээд ингээд залах гарч ерөөсөө уцаа авдггүй санаа сэтгэл зовоод чамайг гайгүй болоо гэж одоо битэр чамайг одоо эргэж байгаамаа шалгаж байгаамаа гэж хэлээд сууж яадаг. Тэгэхэд нөгөө сүү тэгж хэлэхэд нь одоо юу гэх юм бэ үнэхээр санаа зовоод ирлээ гэхэд нь харин сүү шууд л ингэрийн товчийг тайлал дээгүр юм нэмгэн сорочг балааччл өмссөн байсан. Тэгсэн чинь ингэрийн цамцныхаа товчийг тайлал эхэлдэг. Тэгснэ шууд ингээд залуу руу ойртол үнсгээл ингээд ойртсон чинь нөгөө залуу ч гайхал чи юу хийгээд байгаа юм бэ гэл айгу сүртэй асуудаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө сүү хэлэхдээ би чамд баярлснаа илэрхийлэх гээд дотн харьцаанд орох гэж штэ гэд яг баярлснаа илэрхийлээ би чамд ингээд баярлснаа яаж илэрхийлэх юм гэдэггүй ингээд дотн харьцаанд орох гээд бие өгөхгүй гэсэн чинь нөгөө залуу бүр ингээд нүдэн бүлтийгээд ам нангачиж байгаа. Тэгснэ за энийг бол энэ утахгүй зүйлээ бол надаас холд надаас гэд нөгөө залуу түлхчихэж байгаа юм биенээсээ. Түлхээд яг түлхсэнтэй зэрэгцээд нөгөө залуугийн ихнэр нь гаднаас хаалгаар ороод ирж байгаа байхгүй. Тэгснэ байр байдлыг хараад тэгсэн чинь нөгөө залуу нь танаа найз чинь өвчтөй юм байна.
асуудалтай байна. Энэ хүнд тусламж хэрэгтэй гэснээр уурлагаар авчиж байгаа штэ. Тэгсэн чинь нөгөө сүү минь болохоор сүү болохоор найздаа би энийг тайлбарлая. Би буруу ойлгуулчлаа гэсэн чинь юу болж байгааг гадарлсан эмэгтэй найз нь сүүрөө уурлаад тэгээд шууд хэлтгэлтэй дахиж битгий надтай ойр байгаараа. Надаас холд гэд амар уурдаад хаалгаа савгаар явдаг. За ингээ гараа явснараа энэ байдлаас болоод одоо сүү айгуу тийм тэр оройн ингээд хоёрч эвгүй байдалд орчлоо шүү дээ. Уулзж байсан тэр унтаж хэвтэж байсан тэр одоо ажлынхан газрын залуу өөрийг нь үгүйсгцэн уучлаарай би их нэртэй чамайг таних болов мэн гэд урдаас нэг амар улаан цай. Тэгснэ дээрэс нь өөрөөс найзынхаа нөхөрлөөс санаа одоо юу гэмдэ санаатгаар ойртоод ингээ унтаж хэвтэх гэсэн чинь угаасаа ингээд нөгөөтг нь халгаагүй ингээ байлд ороод одоо найзчгүй юучгүй болчихж байгаа байдлаасаа болоос өрөөлөгөө гүйж ороод нөгөө өмнө нь тэр найзаасаа авсан тэр найзынхаа нөхсний эмчийн буюу сэтгэл зүйч тэр мэрэгчлэлтний дугаар руу ярьж тусламж авахар болдгоо. За тэгээд дараагийн үйл явдал дээр эмчтэр очиод ярилцаж байгаа үйл явдал гардаг л та. Яагаад юм бас ингээл 9 ширийн асуултанд хариулаад байжснаа өөрийг ингээ яриулж байгаа нэг юм чи. За чи зүгээр яг ингээд үнэхээр чам тусламж хэрэгтэй байгаа бол чи үнэн ч явах хэрэгтэй. Өөртөө үнэн ч бай. Надад юу гэж хэлэхээс битгий санаа зов. Яагаад юм басна чи мэдмээр байна. Гэтгсэн чинь манаас ингээд ярьж байгаа байхгүй. Ярилцаж байхдаа бага насны муухай дурсамжаас сэтрэж ярьдаг бөгөөд нөөсөө уйлан ярьж байгаа юм л та. Тэгснэ ааваас төрсөн ааваасаа авдаг байсан одоо юу гэх юм бага наснаасаа бүр 5 настайгаас эхлээд төрсөн эцгийнхээ бэлгийн дарамтанд байсан талаараа анх удаа ингэж дэлгэж мэрэгчлэлтэнд буюу эмчд ярьдаг. За тэгээд эмч хэлтгэлтэй за ер нь бол өнөөдөр чиний одоо энэ асуудал те одоо энэ дотн харьцаанд ингээд докторгүй байх, хинтээ чамаагүй ороод ингээд ханд чадахгүй байх ийм зүйлс бол тохиолдсон учраас л эндээс улбаатай юм байна. Тэгэхээр чи ийм болцсон юм байна. Гол нь одоо болохоор яг одоо байгаа байдал чинь дотн харьцаанд хит донтох буюу те одоо бэлгийн донтох эмгэг гэдэг зүйлийг нь шууд хэлж байгаа байхгүй юу? Чи бол ийм хүн байна. Тэгэхээр чи үнэхээр тусламж авахыг хүсчихвэл чи өөрөө үнэхээр энийг эмчлүүлье гэдээ хүсэх хэрэгтэй. Тэгэд өөрөө хүсчээж энэ маань болохоор ингээд түнсэж бид нар алавдаж чамайг энэ донтолтоос чинь салгаж чадахгүй. Тэгэхээр чи 28 хоногийн турш рехаб буюу одоо хэвтэн эмчлүүлэх газар руу явах хэрэгтэй. Тийшээ явахдаа чи эхлээд нөхөртөөгөө очиж уулз, үнэн байдлаа хэлмэл гээд. Тэгээд аргагүй ихэн сүү зөвшөөрчлөө юм л та. За тэгээд ингээд эмчи хэлснээр нөхөртөөгөө уулзж ярилцсанаа. За би ингээд ийм асуудалтай байгаа болохоор ингээд яа харахгүй холдож авах хэрэгтэй байна гэж хэлэхэд нөхөр нь хариуд нь болохоор ингээд айгуу тийм хүүт хүнд яваа байхгүй юу. Тэгтээ нэг тийм айгуу тийм гониглсан байдалтай гардаг гэснэ. Сүү хонгор минь чи угаасаа надаас энэ гэрлэлтээс холдоод удаж байна. Одоо ямар новшийнх нь одоо би хол байна гэж юу яриад байгаа юм бэ? Одоо ер нь чиний яах надад нэг хамаагүй гэж хэлдэг. Тэгээ энийг сонсоод сүү болохоор шууд нэг хэлэх үггүй болоод яагаад гэвэл одоо тэгэл мэдээж нөхрөө гомдоцсон те тэг босоо шууд явж яддаг. Тэгээ энэ хэсгээс харахад нөхрийнхэн тэр гаргаж байгаа зан авир ч юм уу те одоо хариулт нь тэр нь болохоор яг л тэр эр хүний одоо цөхрөл мэдэрсэн гомдол уур хилэн те дээрэс нь асар их урам угралтыг бас ингээд харуулдаг юм дүрс байдаг. За ингээд явж сүү маань эмнэлэг рүүгээ явж хэвтэн эмчлүүлж ордгоо. Тэгээд мэдээж ингээд орохт нь одоо 28 хоногийн турш эмнэлэгт байхдаа та нар ямар нэгэн masturbation буюу одоо гар ангалаа хийж болохгүй, ямар нэгэн тоглоом авч орж болохгүй, те янз бүрийн эм хэрэглэхгүй, тийм хэрэглэхгүй гэнгээ бүгдийг ингээ хураалгачихлаа юм л да. За тэгээд эмчи хэлж байгаагаар те тэгээд өрөө дүүрэн одоо тэр газраар дүүрэн яг өөртөө нийцлэх юм асуудалтай хүмүүстэй хамт ингээд байгаа байхгүй юу. Тэгэд эмч хэлэхдээ энэ төрлийн донтолт ялангуяа одоо бэлгийн донтох эмгэг гэдэг те донтолт бол биднийг одоо урд нь өвдгөж сэтгэлийг нь одоо юу гэдэг ил болон далд ухамсараар өвдгөж байдаг зүйлсээсээ хүн салахын тулд өөр зүйлээр орлуулж тэрнээсээ ангижрахын тулд ухаан санаагаа тэр зүйлээсээ холдуулахын тулд хийдэг
одоо хүний байглаасаа гаргадаг үйлдэл гэж тайлбарлаж байгаа юм л да. Одоо coping mechanism гэж ярьдаг л да. Англи хэлээр бол ягаад гэвэл нэг хитрхи их өвдөлтийг мэдрээд тархинд байгаад байгаа учраас, муухай дурсамжууд байгаад учраас тэрийгэ бодож санахгүй тул тэрийгэ орлуулж өөр нэгэн зүйлээр орлуулахдаа энэ нь болохоор зүгээр бэлгийн дотн харилцааны донтох эмгэг болоод ингээ хуурцсан гэдэг юм тайлбарлаад байгаа. За тэгэд эмнэлэг дээр ингээд олуулаа тойрч сугаал бидний кино минондор гараад хардаг штэ тий. Ингээд тойргоор ингээд одоо сандлуудад тойрог болгож тавьчаад тэгээд яагаад ингээд ийм дотн харьцаанд ирээ цээргүй эсвэл хин дуртаад байгаа ордын гэхэд одоо тэгэл тэр талаар ярьж байгаа юм. Тэгэхэд сүү болохоор би багаасаа төрсөн эцгээс хайр мэдрэхийн тулд дотн харьцаанд орж иж хайрлуулах юм байна гэж ойлгоод энэ чигээрээ явчихсан гэдгийг хэлтгээд тэгээд энийг нь бас ингээд яг сонсоход үзэхэд л үнэхээр зүрх шимширч байлаа. За энэ мэтчлэн сүү эмнэлэгтэй эмчилгээнтэй ингээд орж өдөр болгоно л тэнд байгаа одоо өвчтөнгүүтэйгээ буюу одоо ингээд хамт байгаа хүмүүстэйгээ сандал тойрч суугаад ярилцаал гэдэг нэг юм терапи маягийн зүйл болж яадаг. За тэгээд нэг өдөр сүү гэрлүүгээ залгадаг. Ээж нь ингээд уцаа авна. Байна уу ээжээ? Байна миний охин. Би танд хэлэх зүйл байна гэд ярьж байтал аав нь давхар уцаа аваад яриаг нь сонсдог. За нэг тийм утсууд өгдөг гэртээдэг. Нэг талаас залах гэд нөгөө талаас нь зэрэг сонсоод ингээд зэрэг яриад болоод идэг давхар дуудлага авдаг. За тэгснэ аав нь уцаа авангата сайн нэг гүнж минь гэл ярьдаг. Тэгэхэд угаасаа сүүг ингээл царай марин сонирн болол би хаан сонирн болол Тэгэхээр хоёр давхар холбоогоор нэгэн зэрэг ярьж байгаа гэсэн үг шүү дээ За тэгээ сүү би клиникт имжлүүлж байна. Энд над чиг хүмүүс их байгаа. Миний эмчилгээний нэгэн үе шат нь болохоор намайг гэрээхэнтэйгээ ярих ёстой гэж хэлсэн гэж хэлэхэд аав нь баг яагаад тэнд байгааг ингээд гадарлалдаг байхгүй юу. Түнгүүтээ шууд ингээд царай нь цонхийг ол хойс хингүүтээ уцаарлаад чи наана ямар новшоо хийж байгаа юм бэ? Одоо би наадтай чинь сонсомооргүй тэнэг юм ярихаа байл гэдэнгүүтээ уцаа шууд тавьчихдаг. Тэгсэн сүү болохоор яг ээжтэйгээ бас утсан дээр одоо утасны сүлжин дээр холбоотой байсан хэврэл байгаа. Аав нь тэгэхэд нилээн цухалдсан ингээд урд нь ингээд тавхан дээр хоолоо ингэж идэж сууж ирсэн. Эхнэрийг одоо охинтойгоо яриулахгүй гэсэндээ өөрийгөө магадгүй тэрийг мэдүүлэхгүй гэсэндээ ч юм уу эхнэрлөгөө цухалдаж эхэлдэг Энэ хоол чинь давсгүй байж тээ. Надад давс аваад гэж орилдог. Тэгэж орилсоор байгаа нэг ээж нь болохоор за аав нь давс аваад гэдэг наа чи дараа над руу яриараа гингүүтээ уцаа салгачдаг. За дараа нь сүү эмнэлгийн урд ресепшн дээр очиод нөгөө ресепшнист залуу байдаг хөөхгүй ресепшн дээр ажиллаж байгаа залуугаас скотч авилгөөч гэж асуух тэр залуу сүү рүү их л дончтой хараад скотч өгдөг. Гэхдээ тэр нөгөө харц болохоор нэг тийм дончтой гэхээсээ илүү за бараг л энэ хүүхнийг ингэчих юм бол надтай бол бараг л ингэчих юм шүү гэсэн нэг тийм одоо нөгөө нэг амтан юугаа ангаа барихын тулд яаж харддаг вэ? Яг л тийм юу байдаг хөөхгүй юу? Харц. Тэгээд оройн сүүн унтаж байхад өрөөнд ингээ унтж байгаа клиникийнхээ өрөөнд дотроо унтж байхад нь нөхөө залууч нь нууцаар өрөөнд нь орсноо сэрэдэг. Сүүбэр ингээ цочоод юу энд юу хийж байгаа юм бэ гэхэд нь нөхөө залууч нь одоо энд байгаа хинч мэдхэсгүй шүү. Өнгөтэй гарт нь түлхүүр өгөөд тэгээд маргааш орой шүн дунд энд надтай уулзаар энэ өрөөнд би чамд яг жинхэнэ хайрыг мэдрүүлье. Чи хүсэж байгаагаа би ч гэсэн чамайг хүсэж байгааг мэдчихээн. Тэгэхээр би ч хүсэж байна. Хоёулаа тэнд уулзъя гэж хэлэнгүүтээ шууд гараа авчдаг. Ингээд маргаашчингаа сүүгийн толгойд одоо зөвхөн л тэр оройн одоо үйл явдал ингээд бодогдоо салдаггүй. За тэгээд мэдээж нэг одоо хэцүү шүү дээ. Яг тэр энэ талаараа ийм донтолттой байгаа, эмгэгтэй байгаа хүн дээрэс нь энэ талаараа эмчилгээ хийлгэж байгаа болохоор яг яахаа шийдэж чадахгүй ингээл тэнгэлзээд байгаа бүүн бодол тарагдаад байгаа нь ингээл гардаг байхгүй юу кинон дээр. Одоо би уулзах хэрэгтэй болоо гэд. Тэгээд ширээ тойроод сандал тойроод ингээд хүмүүстэй сууж хат тэр эмчийн хэлж байгаа нь холдож орж сонстол ерөөсөө ингээд төвлөрч чадахгүй тэр хүн болохоор за би ийм эмгэгтэй юм байна, донтой юм байна. Иннээсээ ангижрах ёстой мэн ингээд бодоо суугаад байсан чинь энэ залуу хурж ирснэ. Ялангуяа хамгийн новшин болохоор эмнэлэгт ажилдаг тэр эмнэлгийн ажилтан хүн нь өөрт нь зүгээр юм түлхүүр хүчиж байгаа юм. Надтай уулзараа. Чи одоо юу гэдгийг
чи хүсэж байгаа би мэдчихээн, би ч хүсэж байна. Хоёлаа энэ өрөөнд ингэчээд хинч мэдэхгүй гэд явцсан те. За тэгээд асар их тэнэгэлзэл төрөгдөл дунд ингээ хайчаад явчихж байгаа маа тэр залуу. За оройч боллоо, одоо ингээ шүн дунд болчлоо. Сүү өрөөг нөгөө түлхүүрдээд нөгөө өрөөрөө ингээд яваад орчдөг. За ингээд ороод ингээд бас ингээд тэнэгэлцсэн юмраа ингээд түлхүүр хатгаастаа зогсож байсан чи удаагүй ижил нөгөө ресепшн залуу хүрээд ирдэг, ороод ирдэг. Тэр залуу шууд орж ирэнгүүтээ шууд л сүг барьж авч үнсээл одоо тачаадаал те хүзүүсээр одоо үнсэхгүй газар байхгүй. Тэнгүүтээ хувцсыг нь тайлж эхэлдэг. Энэ үед болохоор сүүгийн нүдэнд одоо манай эмэгтэй нүдэнд болохоор унтаж өвтчихсэн бүх өрчүүдийнх нь одоо дотн харьцааных нь бүх дурсамжууд нь ингээд дүрсгийг л орж гараад идэл та. Одоо өмнөх тэр Рик гэдэг залуутайгаа тэр буудалд өнгөрүүлжсэн шөнүүд ч өнө өдрүүд ч өнө те одоо бүхэл тийм дийтейл болгоно ингээд нүдэндээ хараад дээрэс нь тэр ажлын байрныхан залуу байгаад байгаа. Ажлын байрныхан залуу бас хаана гэртээ хийжсэн ч юм уу те одоо энэ болгоно ингээд нүднийх нь урдуур яг дурсамжууд нь ингээд ирээжилж өнгөрөөд идэг. За ингээд ороод л тэгсэн гинтхэн нөгөө хүүхэд наснда тэ туулсан тэр бараан дурсамж нь одоо тэр нөгөө төрсэн эцгээс авч ясан хүчрхийлэл те энэ төр болгоно шууд бас ингээл дайрч орж ирэл нүднийх нь өмнө ингээд амар орж ирэл тавгуу тулдаг аавынхан царай нь орж ирэнгүүт нөгөө сүү маань яа харахгүй ингээл амар тавгуутай дөнгөтэй амар чангаар орилдог байхгүй. Одоо бол би хүсэхгүй байна гэт хэлдэг. Тэгсэн чинь нөгөө залуу чинь гайхаад одоо баг л шалтан шахуу залуу бааш. Тэгтээ арай ч дотн харьцаанд ороогүй. Яг ингээд эхлэх гэжсэн. Тэгсэн чинь нөгөөтг мань гайхаад юу болоод энэ сүү чи яагаад ингээд баг буцаад байгаа юм бэ? Юу болоод байгаа юм чи? Үгүй би хүсэхгүй. Би чадахгүй гэж хэлж байна. Гингүүтээ гэж хэлээд л шууд өөрийнхөө одоо юу гэж юм бэ? Тэндээсээ гараад ингээд коридороор алхдаг. Коридороор алхаж байгаа хэсгийг нь харахад болохоор сүү маань яг л өөрийнхөө айдас хүйдэс те одоо тэр муухай зүйлсийг донтолтыг одоо ялаад өрөөнөөс гарч байгаа зурглал байдаг л та. За тэгэд өвчнөө яг тэр нэг донтох эмгэг гэдэг өвчнөө даван туулаа гараа явж гинэ гэсэн тийм зүйлийг ингэж тодгож гаргасан сцен байдаг. За ингээд төгсгөлийн хэсэг нь. Төгсгөлийн хэсэг дээр манай сүү ингээд ном гаргацсан байгаад байгаа юм. Өөрийнхөө туулсан амьдралаар ном гаргаад ингээд олон танилцуулж байгаагаар гардаг л та. Тэгээд ингээд ийм өрөөн дээр болохоор ингээд өөрөө спич буюу үг хэлж байгаа тий. Үг хэлж байхдаа за би ингээд хар багасаа миний амьдрал ийм байлаа. Ийм амьдралаа би одоо бусдаас нууж талдлаад ийм эмгэгтэй болцсон хүн байсан байна. Үүний уршигаар би өөрийгөө болон бусдыг маш их охироосон, ялангуяа хайртай ханилж явсан нөхрөө тий. Одоо ингээд бүх зүйл ингээд үнэхээр нурааж исэн, үнэхээр ингэж алдчихсан юм байна. Гэхдээ энэ бол одоо мэдээж хар багасаа бүр 5 настайгасаа жоохон багасаа авч исэн бэлгийн мүлжлэг буюу дарамтанд орж исэн хохирогчийн хувьд миний буруу байгаагүй. Хариуцах ёстой тийм хүн байсан гэдээ ярьж байгаа тий. Тэгэд би асар олон жил нууж хааж халахалж явж исэн. Гэхдээ би сайн хүмүүсийн тусаар одоо сайхан найзынхаа ачаар, сайн эмчийнхээ ачаар энэ бүхнийг ингээд даваа тулсан. Тэгээ 28 хоногийн турш зөвхөн 28 хоногийн турш биш одоо хүртэл ингээд миний хажууд те энэ зүйлтэй минь ингээд хамт намайг дэмжиж, намайг ойлгоод хажууд байгаа эмчтэй маш их баярлаа гэд эмчтэй маш их баярлж байгаа юм. Тэгэд хажууд нас нөхөр нь ичдэг зэрэгтэл донд нөхөр нь сууж идэг. Нөхөртөө бас ингээд ямар ч үед намайг ойлгоод ард минь хүртэл ингээ хаяхгүй байжгаад баярлалаа гэд. Тэгэд энэ дүр зэрэг гараад бүх хүмүүс нулимс туслуулан энэ эмэгтэй түүхийг сонсоод алга ташиж байгаагаар энэ кино төгсдгөө. За тэгэхээр миний хэлжсэнээр те энэ кино маань болохоор бодит амьдралын туршлага дээр үндэслэгдсэн те бөгөөд одоо үндэслэгдсэн бөгөөд бэлгийн донтох эмгэг мөн түүний шалтгаан эдгэрэлтийн замналлуудыг харуулсан юм гайхамшигтай уран бүтээл болсон байна лээ. Тэг киноныхон төгсгөлд ингээд мэдээж яг бодит түүхүүд чинь сүултээ ингээд үгнүүд бичдэг штэ тий. Араас нь ийм тэдон гэдэг нэг бодит судалгаанууд ч юм уу. Энэ кино нь 2008 онд гарч исэн Америкт гарч исэн кино. Америкийн тэр үеийн одоо судалгаагаар болохоор 4 хүүхэд болгоны нэг нь 18 нас хүрэхээс өмнө бэлгийн мүлжлэгт өртдгөө гэсэн юм бодит тийм жишээг дурдж өнгөрч исэн. Тэгэхээр үнэхээр харамсалтай зүрх
одоо шимшрүүлэн мэдээж одоо юу гэдэм дэ бодит жишээ статистик тоо байгаа. Тэгэхээр энэ кино гол нь нэг би кино сонгож авчираад ярих болгондоо за зөвхөн нэг юм насанд хүрэгчдэд тохиолдсон гэхээрээ л нэг юм одоо юу гэдгийг дотн харилцаа ирээ цэргүй байх байр байдал биш тий бас ард нь одоо амьдралд нөлөөлөл тий арийн учир шалтгаан дээрэс нь одоо юу ч хийж болно тий энэ болгоно юм болгон чинь бас 2 3 талтай гэдгийг харуулахыг хичээдэг байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр миний хүргэсэн одоо англи нэр нь болохоор Love Sick Secrets of a Sex Addict гэдэг 2008 онд гарсан кино маань таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ та хүсэх юм бол бас YouTube дээр орсон байлаа шүү. Ямар нэгэн төлбөргүйгээр үзэх боломжтой юм байна лээ. Тэгэхээр бас үзээд өөрсдийнхөө сэтгэлдлийг энэхүү дугаарынхаа доор комментээр бичих боломжтой байгаа шүү. За тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр та бүхэн надтай хамт байгаад унтлагынхаа өрөөнд бас сувгаа тохируулан сонссонд маш их баярлалаа. За ингээд хөтлөгч Халикхан маргааш үчийн хөтөлбөрүүдээр та бүхэн тэгээд дахин уулзах болно. Тэгээд тэр болтол манай сайхнууд сайхан амарцгаагаарай. Баяртай.